Хай, амралтын өдөр. Өглөөний цагаан бэлдээ. Нөхөр маань томилтоос ирээг байгаа. Хүйт хоёр хоёлаа л байгаа. Гайгуудий тэнийх айж сандарсан юм жалга. Жох уйтгартай л байна. Өнөөдөр амралтын өдөр болохоор би хүүгээ гэр орноо сайхан янзал хийдгсэн. Тэгсэн чинь тэгэл нэг янзалсан ч юм байхгүй. Шкаф сав янзал гал тэгэл ухаж байгаа л ойр тараагүй нэг юм болохоор авч тоглоод ерөөсөө гэрээ цэвэрлэхгүйс байхгүй юу? Тэнгүүд нь би тэр чи хараач гэрээч цэвэрлж чадахгүй юм чи залуу пианор болж чадахгүй нарахгүй шүү дээ гэдгцэн. Тэгсэн жил хүү тэр чи гэр цэвэрлэхдээ ямар хамаатай гэдгээд уралцсан байхгүй юу? Залуу пианорын клуб гэдэг нь за нэг юм бидээ. Одоо хятад ч коммунист улс шүү дээ тий. Дээрээ коммунист нам гэсэн ганц гоц намтай. Тэгээд улсын засаглалын хувьд бол коммунист одоо улс хамгийн хүчтэй улс гэдэг нь одоо ард түмэн нийт дээр гэсэн үг. Тэр нь болохоор хувийн эрх ашигаас дандаа нийтийн эрх ашигыг илүү тавьдаг нэг юм засаглалын хувьд бол Монголоос ондоо ийм засаглалтай улс орн. Тийм болохоор ч тэгээд коммунист намын хүч нөлөө одоо анги давхарга салбар бүрт байдаг. Тэгээд үүний нэгэн жишээ нь одоо энэ залуу пианорчдын клуб гээд одоо миний ярих гээд байгаа энэ арга хэмжээлтэй. Тэгэд энэ нь болохоор хятадын одоо 6-аас 14 насны хүүхдүүд элсэж болдог энэ нэг клуб байгаа хгүй юу. Тэгэд яг коммунист намын харьяа гэж явдаг. Одоо ер нь бас айгүй нэр хүндтэй хүүхдүүдэд шалгаруулж авдаг. Тэгэд ихний шалгаруулалтаараа тэнцүү хүүхдүүд нь тухайн бүлгэмдээ арай нэр хүндтэй болдог. Альва баяр ёслолын үеэр оролцдог. Нийтийн дуу бүжгэнд орох хэрэгтэй болдог. Тэгээд шалгаруулах явц нь бас зүгээр шалгалт аваад бас шалгаруулчихдаггүй байгаа хгүй юу? Өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 хоногт багш нь угаасаа хэлжсэн одоо энэ залуу пианорчдын клуб элсэлтэй авна шүү. Энэндээ бас анхаараарай энэ төр гэдгсэн байсан. Тийм мэдээлэл гаргасан ч гэсэн би тэр мэдээллийг яг үнэндээ нэгс ойлгоогүй. За залуу пианорчдын клуб нь яг ч юм бол сайн дурынхан байх та гэж бодоод нэг ойшоогоогүй юм. Тэгэд багш нь хүүхэд болгон ард түмнийхэн төлөө хийж буй сайн үлээ бичлэг хийгээд явуулаарай гэдгсэн байхгүй. Тэнгүүд нь хүүхэд хоёр гараал нэг бороотой өдөр байсан ба тэгээд хогийн савны хажууд хүмүүс ингээд хажуугаар нь хайцсан хогнуудыг ялгаад хогийн савнд хийсэн ийм бичлэгээ багштай явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь бүр амар чухал юм байсан бэлээ. Тэрийг тэр бол ер нь яг л ёстой жинхэнэ гадаад хүмүүсийн л асуудал дөө. Хятадууд ч өөрсдөө ингээд энэ улс орондоо төрж өссөн намын хүч нөлөөллийг мэддэг, энэ залуу пианорын байгууллага гэж юу гэдгээ мэддэг. Би болохоор энэ талаар ер нь ямар ч ойлголтгүй. За яг өмнө нь нэг улаан гастик зүгээд яваад идэг хүүхдүүдийг бол мэднэ. Эднэр зүгээр нийгмийн идэвхтэн ийм хүүхдүүд л ах гэж боддог. Тэгсэн чинь тэрнээс хамаагүй юм чухал утга. Тэгэд өнгөрсөн 7 хоногт яг тэр залуу пианорчдын клубын элсэлд явагдсан гэж байгаа хгүй. Тэгэд хүүгээ ангиас багш нь яг нээлттэй зарлаагүй. Гэтэ ер нь нэг 5 хүүхэд сонгогдсон юм шиг аа. Тэгэд хүү маань сонгогдоогүй. Тэгэд хурж ирчээд хүр хамт бухимдал юусэн шүү дээ. Ямар ч ихсэн одоо тэр пианорын дуу гурайг, эмблем, логог тайлбарлаж чаддаг. Тэгэд одоо нийтийн нүг бүүнэр ингээд чанга хэлээд идэг үгнүүдэд дээ шүү дээ. Тэднийгээ бүгдийг тогтооцсон юм тийм ээ байсан. Тэгсэн чинь улаан гастик нүг бүчээ яаж зангидхаа хүү маань мэдхгүй. Тэгээ тэрэн дээр онаалдаад энэ удаагийн шалгуулалтаа сасагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд хятад эцэгчүүд үгүй тэд нар ч угаасаа тэгэл хятад хүмүүс болохоор угаасаа мэдчихэл таарах байх л та. Хүүхдүүдтэй бэлдүүлээ явуулсан байгаа байхгүй юу. Би болохоор за юун гастик би ч өөрөө гастик зангидчих чадахгүй. 10 жилдээ нэг жижүүр ангийн тэр хийдэг багтаал нэг гастик зүүдэг тэрийг өөрөө зангиддаг байсан эсгээ санахгүй. Өөрөө ч би гэдэг зангидчих чадахгүй юм чи хүүдээ яаж заах юм тиймээс би угаасаа заах ёстой ч гэж мэдээгүй. Тэгсэн чинь тэгээд ямар ч гэсэн хүмүүс маань пианорч болж чадаагүй. Тэгсэн чинь тэнд эхний сонгогдсон тэр 5 хүүхэд бол ер нь эцэг эхийн зөвлөлийн хүүхдүүд хөвчлөө орчдөг энэ төр гэдэг жавнар яриад идэм билээ. Тэгэд ингээд ботсон чинь за эцэг эхийн зөвлөлд яаж эцэг эхчүүд сонгогдсон бэ гэхээр 1-р семестрт хурал хийсэн. Тэгэд багш нь эцэг эхийн зөвлөлд ормоор байгаа эцэг эхчүүд өөрсдийнхөө анкетыг өгөөрэй. Тэндээс ярилцлага хийгээд сонгон шалгаруулна энэ төр гэжсэн байхгүй юу. Тэрнийхэн шаардлага болохоор өмнөх бүр цэцэрлэгийн үедээ бас эцэг эхийн зөвлөлийн гишүүн байсан бол илүү оноо өгөн ч юм уу тий. Бүр нэг тийм за
Бүр ерөөсөө хүүхэд төрөөлөл хүүхэд нь хичээгээс гадна эцэг их нь бүр цэцэрлэгээс нь эхлээл бүр ингээ хичээх ёстой байдаг. Тэгээд одоо ингээд нэгдүгээр ангид ороод энэ пианерын клубын хүүхдүүдийг сонгох болсон чинь нөгөө эцэг эхчүүдийн хүүхдүүд нь илүү их оролцдог орох боломжтой гэж байгаа байхгүй юу? Угаасаа тэгэл эцэг их нь мэдээлэлд багшаас авах мэдээлэлд хамгийн ойр түүнийгээ бусад эцэг эхчүүдэд дамжуулж чаддаг, багшийн ажилд тусалж хөнгөвчилж санаа оноо хийж дэмжиж чаддаг. Ийм юм чи мэдээж өөртөө амар идэвхтэн байгаа хүүхдүүдээ ч тий шахаж шаардаж чадна л гэсэн үг шүү дээ тий. Би тэгсэн чинь тэр үед за би урдах хичээл номоо яа гэж юун тэр зөвлөлийн гişүн тэг хүмүүс маань ийм тиймээ дарамаар болоод яах вэ зүгээр ганц гадаад нь юу яриад байгаа хойшоо суу энэ гээд амар тэгдэг байснаа гинт ойлгож жоохон гимжсэн. Тэгээд одоо энэ багаасаа пионерт сонгогдсон хүмүүс чинь тэгэл яванда коммунист намын эвлэлийн гишүүн болоод залуучуудын намын хэсэг болоод ингээл юусоо удирдах албан тушаалд ирхэлсэн ч нам улсдаа зүтгэсэн ч дандаа юм илүү оноо аваад яваад байна гэсэн үг байхгүй юу? За гэхдээ ер нь хятад хүмүүсийн хувьд бол ийм л өрсөлдөөн үүсдэг юм байна гэж хэлэх гэсэн. Миний бодлоор зүгээр манай хүү сайн байгаад ч юм уу эсвэл оноонууд нь ерөнхийдөө сайн байгаад тэгээ дээрэс нь гаст гэнтрэ зэнгдэж чаддаг байсан ч гэсэн одоо гадаад хөгчүүдээ аав ээжийн хувьд ч тийм коммунист намайг бүрэн сайн ойлголттой биш. Үдээ ч ингэж тайлбар зааж өгөх чадвар байхгүй. Багш нь гэхдээ мэдээж яг ингэж гадаад дотоод гэж ялгаж харьцахгүй шүү дээ. Гэхдээ ер нь манай хөлт бол сонгогдохгүй л байсан бах төө гэж бодогдсон шүү дээ. Гэхдээ яг залуу пианорч боллоо гэд их давуу ирэхтэй болохгүй шүү дээ. Зүгээр л яг төрийн баяр аливаа үйл ажиллагаанд илүүтэй оролцох хэрэгтэй. Сайн дурын ажил хийж удирдах, манлайлах чадвараа сайжруулах боломжтой. Тэгэд ер нь хятад хүүхдүүдийн хувьд бол яг амьдралдаа анх удаа одоо улсынхаа төрлөө, намынхаа төлөө хийж буй өөрийгөө зориулж буй нэг үйл явдал гэдэг болохоор бахархууштай хүлээж авд юм байлээ. За өнөөдөр би эмнэлэг ороод эмэгтэйчүүдийн засаг дээр очиод спираль ахуулсан. Йоо яриач үгэж ахуулсан. Бүтэн сар гарan эмнэлгээр явж сая гарan төгрөг хөрсний эцэст. Өнөөдөр өөрөө амар сүртэй мис заслын тасагт очиод мис засалд орох хүмүүстэй хамт орж ахуулсан шүү дээ. Ахуулсан чи санаа амарчлаа. Тэгсэн чинь жоохон толгой эргээд өнөөдөр толгой ирэхээс гадна амар сони пив умар санагдаа за галзуурсан бах та. Тэгэд хүүгээ онтолж ганц пив уух гэж сууж за бай бай